Сайн байцгаана уу хүндэс сонсогчдоо. Тоонууд нь энергитэй холбоотой гүн гүнзгий утга агуулдаг гэж үздэг. Ялангуяа 3, 33, 333, 3333 зэрэг тоонууд нь тус бүрдээ онцгой утгатай бөгөөд сүнслэг байдал, авьяас бэлэг, замчлалтай холбоотой гэж тайлбарладаг. 3 тооны гол утга нь уран бүтээл, өсөлт, гэгээрл, аз жаргал. 3 нь бүтээлж ирч хүч, өөдрөг үзэл, баяр баясгал, харилцаа холбоог илэрхийлдэг. Христийн шашинд гурвалсан нэг нь эцэг, хүү, ариун сүнс гэж үздэг. Пифагорын тооны ухаанд гурвалсан бүтц нь бүх зүйлийн үндэс гэж тооцогддог. Эхлэл, дунд, төгсгөл. Тохиромжтой тоонд 3, 6, 9. Хөгжмийн болон уран бүтээлийн талбарт ээлтэй тоо. Хэрэв та 3-ыг олон дахин харж байвал амьдралдаа илүү их баяр баясгалан оруулах хэрэгтэй гэсэн тохио байж магадгүй. 33 тооны гол утга нь сүнслэг замж, ухамсарын өсөлт, энэрэнгүй байдал. 33 бол мастер тоо гэж тооцогддог бөгөөд өглөгч, зүүн бэлэгтэй, ухаалаг хүмүүсийн тоо гэж үздэг. Христ 33 наснда загламаад цовдлогдсон гэдэг тул хүчрхэг сүнслэг утгатай бясалгал, оюун ухааны хөгжил, дотоод ухаарлыг илэрхийлнэ. Хэрэв та энэ тоог харуул олон хүнд туслах, сүнслэг хөгжлөө дэмжих хэрэгтэй гэсэн тохио байж болно. 333 тооны гол утга дээд оюун ухааны дэмжлэг, урам зориг, эерэг өөрчлөлт. 333 бол гигантн сахиусан тэнгэрүүдийн тоо гэж үздэг. Бүтээлч ирч хүч, итгэл найдвар, сүнслэг өсөлтийг илэрхийлдэг. Амьдралд нь шинэ өөрчлөлт боломж ирж байгааг илтгэж болно. Хэрэв энэ тоог олон дахин харуул таны амьдралын зорилго зөв замдаа явж байгааг баталгаажуулж байдаг. 3333 тооны гол утга оюун санааны хөгжил бүх талаараа бүрэн гүйцэд байх. 3333 бол гүн гүнзгий сүнслэг өсөлт, сахиусан тэнгэрүүдийн илч хүчийг агуулсан хүчрхэг тоо юм аа. Энэ тоон таны амьдралд агуу шин эхлэл, өөрчлөлт ирж байгааг илтгэж болно. Зөв бэлэг 3 дахь мэлмий далд мэдрэмжийн итгэвчил, өөрийн замналтаа итгэж гарч ирж буй бүх боломжийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн тохио байдаг. 3 бол бүтээлч байдал, хөгжил дэвшил. 33 сүнслэг замж, ухаарал. 333 дээд хүчний дэмжлэг, өөрчлөлт. 3333 оюун санааны гүн гүнзгий сэрэлт, шин боломж. Хэрвээ та эдгээр тоог амьдралдаа байнга харж байвал өөрийн дотоод мэдрэмжээ анхаарч ямар мессеж өгч байгааг ойлгоход анхаараарай. Танд хэрэгтэй мэдээлэл хүргэсэн бол сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Мөн лайк, subscribe дараад бусдад түгээгээрэй. Танд баярлалаа.